Нэгэн жишээ бол Унгар хүүхдүүдийн дотор хөгт холбоотой маш их байна. Тэг. Миний хүү ч гэсэн бас адилхан хөгт холбоотой. Тэгээд миний үеэл охин бас хөгт холбоотой. Манай гэр бүлтэй дээр төрсөн. Сүбэдэ цэгмэн сайтаас үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа энэ жил контентын маань ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарын зочноор Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд Монголч эрдэмтэн доктор Обрушанский Барбала Ана оролцож байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За бидний урилгыг хүлээн авч авсан нэвтрүүлгийн маань зочин амирт урилг дээрсэн танд маш их баярлалаа. За танад манай намайг орсонд маш их баярлалаа. Таныг бол одоо монголоор маш сайн ярьдаг гэдэг. Тэгээ таны хувьд бол бас 1995-аас 99 онд Монголд докторийн зэрэг хамгаалж исэн гэсэн энэ талаар хоёулаа яриагаа эхэлбэл болох уу? Bon. Тэ би анх Унгар улсын айтай их сургуулийн монгол судлалын төвхөнд монгол хэлийг сурч эхэлсэн. Хэлний дадлагаар 1995 онд анх монгол улсын их сургууль монгол хэлний ангид тэгээд түүх сурсан. Тэгээд мөн академик шинжлэх ухааны доктор профессор Ж Болтбаатарын багшийн шав болсон. Тухайн үед Ч Далайгийн Сүхбаатар нарын нэрт эрдэмтэн багш нартай уулзаж маш их мэдээлэл авсан. Тэд нар миний судалгааны ажлыг маш их нөлөөлсөн. 1999 онд Монгол улсын түүхийн ухааны докторийн зэргийг мүйст хамгаалсан. Харин Уйгурч Монгол бичгийн тухай 1990-ад оны үед Унгарын айтай их сургуулийн монгол хэлний тэмхийн суралцаж байхдаа та бүхэн сайн мэдих Хардорж багш тэр Беринчэнгуай хүргэн багшид шав орж анх цаагаж байсан. Түүний дараа 1995 онд мүйсийн монгол судлалын сургууль суралцаж байхаа ирүү хичээж эртний хаадын үндэснэсийн төр ёсны зохиолыг товчхон хураасан Алтан товч эрдийн товч гэсэн алдартай бүтээгдэхүүнийг Уйгурчийн бичгээр онсон гай. Таныг бас Монгол хоолнд их дуртай гэж сонсч байсан. Тэгэхээр ер нь Монгол одоо Унгар хоёрын маань одоо хоолны соёлын ялгаа хэр өөр гэдэг юм болоо. Тий. Уламжлалт Монгол хоолнд маш гоё би дуртай байна. Хамгийн эртний хоол бол хорхог бол миний дуртай хоол. Хорхог. Тий, хорхог. Бидний чигсэн одоо төстэй хоолж байна, ялгатайж байна. Жишээлбэл унгарчууд хүнсэндээ маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энийг том ялгаа байна. Гэхдээ бид нэр махан дэлүү дуртай. Энэ адилхан зүйл. Унгарт нарын бов маш алдартай. Маш олон төрлийн хоол хийдэг. Шүлтэй хоолн дуртай бөгөөд түүнийг олон төрлийн жимс ногоогоор амтдаг. Манай хоёр улсад адилхан хоёр олон зүйл байдаг. За үүний нэг нь бол одоо монгол хүүхдүүд хөвгт толботой төрдөг бол унгар хүүхдүүд бас хөвгт толботой төрдөг гэж сонсч байсан. За тэр дундаа таны хөвгч гэсэн бас хөвгт толботой төрж байсан гэдэг энэ тухай. Унгарын түүх уламжлалт ёсоор манай хаадын одом Атила хаанаас ихтэй гэж үздэг. Эртний шаструудад Унгар ноёд хүнүү гараатай гих тухай маш олон тэмдэглэл бий. Манай зарим ястай тухай балодогийн Румынд ошин суудаг Сейкэй Баланчангу нарыг хүнүү гараатай гэж үздэг. Тэд өөрсдийнх нь өвөг дээдисийг Атила хааны хүү Чаба юм байн гигдэг бүр хүүхэд байхасаа мэдэж өсдөг. Мэдээж Чаба одоо эрнактай төстэй гэж бид нэр үздэг байна. Унгарчууд хүнүүтэй холбоотой гигдэг олон талаар нотолсон байна. Нэг жишээ бол Унгар хүүхдүүдийн дотор хөгт холбоотой маш их байна. Тэг. Миний хүү ч гэсэн бас адилхан хөгт холбоотой. Тэгээд миний үеэл охин бас хөгт холбоотой. Манай гэр бүлтэй дээр төрсөн. Археологийн олдвор болон оксайдны зүйл бас адилхан зүйлүүд маш их байна. Жишээлбэл одоогийн зарим унгар яснууд 41
чулууны мэргийг шошоор хийдэг. Энэ их сонин зан үйл байна. Монголчуудын умай агуйд хийдэг зан үйл унгарч байгаа. Үнэн болон эртний Унгарын хооронд археологийн ижлэхэн олдворууд байдаг. Бөгөөд сүүлийн хэдийн жилд тэдний холбоо хамарлаг археогенетик шинжилгээгээр бас баталжуулсан. Амтрал дээр Унгарт Монгол хүмүүсийн хувьд ижил төстэй олон зүйл байгаа. Шүтлэг бишрэлт хувьд ижил төстэй зүйлүүд бий. Өдгөөгийн унгарчууд нэлээд хэсэг тэнгэр шүтлэгтэй бөө нарч би тэнгэр шүтлэгийн зан үйлүүд болон овоо дахыг зан үйлч овоо тэр чигээр байна. Аршан бүлгийн ихийг хамгаалалтаар монголчууд болон унгарчууд яг адилхан. Харин манай энэ Рашаны их бүлгийг манай Сахиос Христосын Сахиос хааны нэрээр нэрвэгдсэн байна. Унгарчууд зарим газрын Сахиос эсвэл хааны нэрээр нэрвэгдсэн байна. Цан ашин ховч Монгол хүмүүстэй их төстэй. Европын босод улсын хүмүүстэй харьцуулахад унгарчууд өөр буюу монголчуудтай илүү төстэй. Монгол хүний олон сайн чанар унгар хүмүүс бас байдаг. Манай хоёр ард түмний эрдээр үеийн оксатны зүйл зан үйл мөн төстэй гэж хийж болно. Жишээлбэл нарны тахилаг анд бололцох ёс. Ёсны зан үйл Монголын нууц товчон нэлийн дурддаг манай бол нэг гестах унгарорум зураг шастир түүхийн барын бичигт иймэрхүү ижил төстэй зан үйлийн дараа бичиж үлдээсэн юм бий. Тэгэхээр саяны асуултан дээр нэг юм нэмээ асуучаад яг одоо нэг адилхан зүйл гэхээр монголчуудын хувьд одоо модонд хадаг байдаг. Монголчуудын манай хувьд болохоор өнгийн тооц. Тэр бас адилхан байна тий. Бидний ч гэсэн одоо жишээлбэл энэ тусганы газарт манай тогийн нэг хадаг биш. Гэхдээ бид нэр юуник өнгийн тооц ояад байдаг цаашлаа тий. Тэгэхээр бас яриад байвал олон адилхан зүйлүүд бол байна шүү дээ. Шалаа дуртай байвал тий. Унгар Монголын боловсрол соёл шинжилгээний харьцаа одоо 1950 оноос бол эхэлтэй гэж ярьдаг. Тэгэхээр яг энэ харьцааны хүрээнд бол одоо Унгарын засгийн газрын тэтгэлэгт жил бүр Монголоос 200 оюутан суралцдаг гэдэг. Тэгэхээр одоогийн байдлаар одоо Унгар улсад хэд орчим оюутнууд бас ямар чиглэлээр суралцж байна вэ? Тэ хамгийн чухал салбар боловсролын салбар юм. Энэ салбарын харилцаа 1950-аас оноос эхэлж 1957 онд хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг байгуулж байсан. 2015 онд Унгар улсын засгийн газрын стипендиум Hungaricum тэтгэлэг хөтөлбөр жил бүр 100 оюутан суралцах болж байсан бол 2016 онд оны 1-р сард Унгар улсын ерөнхий сайд Орбан Виктор Монгол улсад хийсэн ажлынхаа үеэр энэ тоо 200 болгож нэмэгдүүлсэн. Энэ Унгарын засгийн газрын 100% тэтгэлээр жил бүр 200 Монгол оюутан Унгар боловсролын бүх төвшин маш олон чиглэлээр суралцах боломж бүрдсэн. Одоогоор 1500 орчим оюутан Унгарт суралцаж байна. Үүний зэрэгцээ Монгол улсын ерөнхийлөгчийн эрдэгээр 2100 хөтөлбөрийн хүрээнд 90 орчим оюутан суралцаж байна. Мөн нүүб Европын холбооноос зарласан тэтгэлэг хүрээнд мэргэжил дэвшгүүлэр чиглэгээр Унгарт суралцах боломж бас бий. Түүчлийн ховын шогмаар суралцаж буй оюутнууд тоо бас сүүлийн жилд нэмэгдсэн. Боловсролын салбарын хамтран ажиллагаа илүү өргөжүүлэх хүрээнд 2022 онд 2-р сард үзэгдлийн Мойс болон Унгарын гадаад хэрэг хөтөлбөрийн яам хооронд Унгар хэл соёл хөгжүүлэх тухай санамж бичих хүрээнд Мойс дээр Унгар хэлний хичээлийн хөтөлбөр 2 дахь жилд хэрэгжүүлж байна.
Бямбэрийн чонгол анх докторийн зэрэг хамгаалснаар бол одоо боловсролын салбарт бол бидний бол хамтын арилцаа бол бүр илүү гүн болсон гэж хэлж болно. За тэр дундаа бол одоо Европын холбоон дундаа Монгол оюутнуудыг хамгийн олон Монгол оюутнуудыг тэтгэлгээр сургадаг гэдэг нь бол одоо Унгар улсаага. Тэгэхээр жил бүр одоо Унгарийн засгийн газрын тэтгэлэгт 200 оюутан хамрагдахын тулд одоо 700-аас 800 Монгол оюутан өрсөлдөж байгаа. Тэгэхээр энэ тоог цаашдаа нэмэх боломж байгаа юу? Тий, яг үнэндээ Бямбагийн Ринчангуай 1956 онд Монгол хэлнүүдийг харьцуулсан түүхийн хэл зүй бүтээлээр Унгарт хэл бичгийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Түүний докторийн диссертаци Унгар улсын шинжлэх ухааны академийн номын сан хадгалагдаж буй. Сүүлийн жилүүдэд Унгар улсын засгийн газрын стипендиум Hungarii тэтгэлэг хөтөлбөрийг сонирхож суралцах их хүсдэг Монгол оюутныг тоо жилээс жилд өсч буй сайшаатай юм. Одоогийн байдлаар жил бүр 1000 гаруй оюутан тэтгэлэг хөтөлбөрт өргөдөлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудын шилдэг оюутан Унгарт боловсрол эзэмших боломж нөхцөлийн олгох зогсоогүй нөгөө талаас өөрийн орны оюутнуудыг өрсөлдөнт орчин сургах боломжийг бүртгүүлж шилдэг оюутнуудыг өөрийн улсад суралцуулснаас боловсролын систем хөшүүдэг болно. Түвшин их сургууль хоорондын хамтан ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр бас хэрэгждэг. Энэ бас шинэ боломжууд нэгдэж шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл Монгол их сургуульд Унгар их сургуультай санамж бичиг байгуулж түүний хүрээнд бас янз янзын тэтгэлэг төр хугацаагийн тэтгэлэг хөтөлбөрөөр бас Унгарт очиж суралцаж болно. Боломж нэгдэж шүү дээ. Шалан боломжуудаас нэгдэж шүү дээ. Үүнийгээ дагаад за та нэгэн ярилцлаганд Унгарын нэгэн их сургуультай Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн хамтарсан холбоо байгуулахаар төлөвлөж байгаа талаар бол дурдсан байсан. Тэгэхээр энэ талаар бас жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл болох болоо. Тийм ээ. Унгар улсын Pécs хотын шинжлэх ухааны их сургуулийн соёл судлал багш бэлтгэх ба хөдөөгийн хөгжлийн факультетэд иргэдэг Таркай Сүйчарны эрх зүйн угсаатны зүйл эрх зүй соёлын түүхийг судалгааны бүлэг Монгол улсын Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй олон улсын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллах сонирхолтой байгаа. Энэхүү санамж бичиг байгуулагдвал эрдэм шинжилгээ судалгааны хамтын төсөл хэрэгжүүлэх бөгөөд эрх зүй соёлын түүх, эрх зүйн угсаатны зүйл хээрийн судалгааны төслийг хэрэгжүүлэх хоёр талын зохион байгуулсан баг хураалд оролцох хамтарсан семинар зөвлөлгөөнийг зохион байгуулах зэрэг олон талын үр дүнтэй хамтын ажиллагаа бий болно. Мөн Монголын хив хоолыг судалж болно. Энэ бол шинжлэх ухааны салбарын нэгэн чухал салбар юм. Сүүлийн үед одоо хоёр улсын маань хувьд бас археологийн туршилгаа хуваалцаж тий одоо хүнүүгийн эзэнт гүрний матлах хийхэд оролцохоос гадна биологийн хүрээлэнтэй одоо хамтдаа олон шин төслүүдийг бол хэрэгжүүлж байгаа гэсэн. Харин манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны тэргүүлэх салбарын нэг бол шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа юм. Манай хоёр академи 1960 оноос түүх археологи 1970 оноос усны хайгуул усны цэвэршүүлэх технологи нарны зайн үйлдвэрлэлээр хораагуур нарны эрчим хүч ашиглалт тэгээд дараагаар генетик болон шинжлэх ухааны бусад салбарт хамтран ажиллах эрснээс дуртай таатай байна. Энэхүү хамтран ажиллагаа маань өргөжлийн төвж хөгжсөн байна. Тухайлбал 2021-22 онд нийслэл засаг даргын дамгийн газрын дэмжлэгээр шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн Унгар улсын Унгар судалгааны хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэр бэлх аргун дих хүнүүгийн оршингийн цогцолбор дулсгай газар археологийн матлаг судалгааны ажиг гүйцэтгэдэг
гэсэн. Эдгээр төслийн зорилго нийслэл нутаг дэвсгэрдэх бэрхийн амын хүнүүгийн язгууртын булш оршуулаг бүхий томоохон дурсгал газрыг мартал судалж онцлог он цагийг хамаарахыг тогтоог соёлын өв аял жуулчны бүтээгдэхүүнийг болгох чиглэл гэсэн юм. 2024 онд байгуулсан протоколын дагуу Шинжи ухааны академийн харьяа биологийн хүрээлэн философийн хүрээрэнгүүн дээн хоёр шин төслийг 2024-2026 онд хэрэгжүүлэхээр баталжуулах ажиллаж байна. Биологийн хүрээлэнгийн хамтран ажиллагааны хүрээнд тоол загас бүхэн зэрэг ховор амтныг ДНК судалгаа хийж байгаа. Энэ судалгаа олон улсын эрдэмтдийн судлаагчийн анхаарлыг ихэд татаж байна. Тэгэхээр бас нааштай үр дүнгууд шүү те. Тэр бас. Тэгэхээр сүүлийн үед Шенгений визийг Унгарын элчин сайдын яам өгдөг талаар бол иргэд их асууж байгаа. Тэгэхээр хоёулаа бас нэгэнтээ яг энэ талаар үзэгчдэд нэг мэдээлэл өгчл болохоор байна. Ер нь Шенгений визийг хэрхэн яаж авах юм те. Үнэхээр Унгарын элчин сайдын яамнаас өгдөг юм уу гэдэг. Тий, Шенгений гэрээний дүрмийн дагуу Шенгений виз ерөнхийдөө Шенгений бүсний бүх орнуудад хүчинтэй тул манай Унгар улсын элчин сайдын яамд Шенгений виз мэдүүлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ өргөдөл гаргагчид үнцэн оршин суугтай улсынхан консулын газар өргөдөл гаргах шаардлагатай анхаарах хэрэгтэй. Хэрвээ өргөдөл гаргагчид Шенгений бусад гишүүн орнуудад аялалгаа төлөвлөж байгаа бол аялал төлөвлөгөө маш анхааралтай зөв хийх хэрэгтэй. Учир тэдний аялын гол газар Унгар биш бол виз олгох эрхгүй байна. Өргөдөл гаргагч үнцэн зорчиг газар гэж тооцодог гишүүн улсын консулын газарт виз мэдүүлэх ёстой. Бид нэ бас цахимаар виз мэдүүлгэн цагаа аль болох эртний аваарай гэж зөвлөж байна. Тэгэхээр бас нэг сүүлийн үед монголчууд маань Унгарыг зорж зарих таалаас өдөр иргэцэн ихсээд байгаа шүү дээ. Тэгэхээр ачаал манаас дагаад ихсэж байгаа бах тий. Ер нь Унгар улсаас жилд хэд орчим жуулчид одоо Монгол улсыг зорж ирж байна. За ирж байгаа жуулчид маань одоо Монголын юу билүүг сонирхож үзхийг хүсдэг юм болоо. Тий, Унгараас Монгол дээрх жуулчны тоо жилээс жил нэмэгдэж байна. Тэд нар голдо Монголын эртний түүхийн дурсгал нүүдлийн соёлыг сонирхож байна. Гэхдээ хоёр улсын хоорондын зай болон Монголын дээд бүтэцийн дутаглал үйлчилгээний өндөр заргаа гэх мэт байдлаас шалтгаалan бас тийм үзүүлэлт гарч чадахгүй байна. Гэхдээ Унгараас жишээлбэл судлаачийг эрдэм шинжилгээний судалгааны ажлаар байнга ирдэг сайшаатай. Хэрвээ бид эрдэм шинжилгээний хамтран ажиллагаа илүү өргөжүүлбэл цорын ирэх судлаач нар бас тоо нэмэгдэж магадгүй. Тэгэхээр бас худалдааны талаар нэг асуулт асууя гэж бодлоо л да. Унгар Монгол хоёр улсын худалдааны эргэлт ер нь 2021 онд бол эрс нэмэгдэж одоо оргил үедээ буюу 20 сая $д хүрсэн гэдэг. Тэгэхээр ер нь сүүлийн 3 жилийн хугацаанд энэ үзүүлэлт хэр нэмэгдсэн юм бэ? Тийм. Миний биелжийн сайдаар томилогдсоноос хойш хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаард ажилласан. Үүний үр дүнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд Унгараас Монгол руу экспортлон барааны хэмжээ 120%-аар өссөн. Энэхүү үзүүлэлт энэ жил мөн өсөөр харагдаж байна. Унгараас Монгол улсад хийж буй гадаадын худалдааны хэмжээ харьцангуй бага хэвээр байгаа боловч 2024 оны ихэнх хагас бараа бүтээгдэхүүн үйлчилгээний худалдааны 94 оны үснээс 40 гаруй
хуваар өссөн байна. Энэ бас нэлээд сайн өссөн мэт дээ. Жилээр өссөн бас энэ үзүүлэлт бол нэмэгдэж байна. Нэмэгдэж байна тий. Унгарын экспортын тухайд бид хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, эмийн үйлдвэр, үйлчилгээ, зарим үйлдвэрийн туслах материал экспортох томоохон боломж байгаа харж байна. Мөн Унгараас эмийн хоталгаа шин эм бэлтгэлийг Монголд нэвтрүүлэх гэн бас холбогддог байна. Тэр дурдсан зүйлээс гадна бид Унгарын үйлчилгээг Монгол борлуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж харилцаа хамтын ажиллагаа бий болгох чухал үйл ажиллагааг бас өрнүүлж байна. Манай ичи сайдын яамнаас гадаад хоталгаа дэмжих мэргэжлийн үйл ажиллагаанууд шат дараатай явуулдаг бөгөөд үүний үр дүнд Монголд Унгарын бараа бүтээгдэхүүн ирээд хэрэгцээний байгаа гэсэн ерөнхий дүр зураг гарсан. Бидний зохион байгуулж буй хоёр улсны компани хоорондын уулзалтнууд Монголын компаниуд Унгаар руу хийх аяллыг дэмжин мөн компани болон бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээний үеэр бий болсон хувийн харилцаа зэрэг зах зээлд нэвтрэх боломжийг чухал хувь нэмэр оруулсан. Унгийн усны мэргэжилтнүүд эрдэмтэд Монголын говьд олон зуун хотгийг бол бий болгож өгсөн байдаг. За нутгийн малчд бол тухайн хотыг бол Унгарын хотыг гэж нэрлэдэг. Тэгэхээр хоёр улсын хамтын ажиллагааны хүрээд энэхүү ажил цаашаа үргэлжлэх ер нь боломж болцоо байгаа болов. Түүхийг товчхон сөхвөл Монгол Унгарын усны үйл ажиллагаа хамтын ажиллагаа бүр 1957 оны 3 сард Унгар Монголын засгийн газрын хооронд усны үйл ажиллагааны талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас ихтэй юм. Газрын доор усыг ирж хайхад геофизикийн арга нэвтрүүлэг өргөмбөл ходаг байгуулах зэрэг ажлыг өргөхнөхөр Унгар улсаас геофизикийн бас мэргэжилтийн орж машин механист тоног төхөөрөмж захиалга авч төв Донгов Сүхбаатар Хинти аймагнуудад нутагт ажилласан байна. Энэ үеэр 400 гаруй ходаг барж байгуулсан байдаг. Мэдээж Монгол маягчин маань түүнийг мартаагүй Унгар хотог хэмээн нэрлэгдсэн. Таны хувьд бас Монголын орон нутгаар явж байхдаа энэ тухай сонсч л байсан баг тий. Тий. Малчид маань бол их хам сайтай байдаг шүү дээ. Тэгээд нэг онцлог хотог Унгараар кут бас төстэй. Төстэй тийм байна тий. Адилхан ерөөхдөө үг бас хэлсэн нэлээд адилхан байна шүү дээ тий. Тэгэхээр бас спорт, урлаг, соёлын хамтын ажиллагааны талаар дурдвал ер нь яг ямар чиглэлээр та хамтарч ажиллаж байна тий? Соёлын салбарын харилцаа тасрахгүй үргэлжлэж байгаа. Тухайлбал кино урлагийн салбарт Унгар, Монгол, Англи, Австрали хамтарсан 1242 он баруун гарц нэртэй уран сайхны киног Унгар, Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн байна. Одоогийн байдлаар киноны зураг авалт дууссан. Эвлүүлийн ажил явагдаж байна. Ирэх жилд киноны нээлт болно гэж найдаж байна. Мөн энэ жил Унгарын үндэсний телевизэд өөрийн уран бүтээлчийн бүтээсэн Монголын тухай гигийн дорны мартагцсан бүгдас хэмээн 14 ангид баримтат киног олон нийтэд төлөвлөсөн. Унгарын арт түмэн энэ киноноос Монголын соёл иргэншилийг сайн олгож чадсан. Спортын салбарын хувьд хамтын ажиллагаа нэлээд өндөр түвшинд өргөжин хөгжиж байна. Тухайлбал Унгарын Пушкаш академийн авиастай Монгол залуу хөлбөмбөгчид жил бүр тэтгэлэг олгож байна. Мөн Унгараас гаралтай спорт болох текбол Монгол залуучуудын донд нэлээд танигдаж олон залуу хичээлж байна. Мөрд харваны олон улсын тэмцээнд Унгараас тамирчид банк ирж байна. Цандар шатар их хурлын даргын Унгар улсын хийсэн аялалын үед хоёр орны олимпик хорооны санамж бичиг үзэгдлсэн.
Тийм бас ийм нэг үүрэг. Тэгэхээр бас харилцаа маань олон өргөжж штэ тий. Тийм байна. Тэгэхээр бас сая та хэллээ л да 1242 он баруунд гарах гарц гэдэг кино хийгдэж байгаа гэж тий. Тэгэхээр бас энэхүү кинон дээр одоо магадгүй Сүбэдбаатарын тухай өгүүлэгдэж байгаа юу тий. Сүбэдбаатарын тухайд бол одоо Дунаа морины дээр очиж морио осолж ирсэн гэж ярьдаг төөхөн тэмдэглэгдсэн байдаг. Энэ тухай Сүбэдбаатарын тухай. Сүбэдбаатарын тухай Унгарын ховд мэдээлэл арай баг байна. Үнэн хэлэхэд Унгарын ховд харгис тогшин гэж үздэг. Яг гэвэл Шаяоголын талaalдан Сүбэдбаатар ялсан гэдэг. Тийм учраас харин цэргийн түүхээс үзэхэд дэлхийн дахина алдарсан Агуу жаншин байсан. Тэр хизээч ялагдаж байгаагүй. Учраас бид нар бас яг энэ жаншны ховд маш хүндэт үзүүлж байдаг. Тэр хизээч ялагдаж байгаагүй гэдгээр түүхэн тэмдэглэсэн байна шүү дээ тий. Тэгэхээр Монгол-Унгар хоёрын хооронд төстэй 1500 үг олцсон гэдэг. Тэгэхээр мөн хэлний ижил төстэй байдлыг илчилсэн байна. Тэгэхээр ер нь яг ямар төрлийн үгнүүд байна тэр тухайн 1500 үгнүүд? Тий, одоо бид нар бас яг 1500 20,000 бай бас хинч мэддэг. Яг тоон бол баттай биш байгаа тий. Багтай тий. Илүү гарч иж магадгүй. Тий, гэхдээ анхудаа 1873 онд Унгарын Монгол чиртэмтэн Балент Габор 1200 төстэй үг болсон. Гэхдээ үүнээс олон төстэй үгч байна. Монгол-Унгар хэлний төстэй үгнүүд бийн тухайбал алтан товч оншиж орчуулж байхад бэтеги унгараар бэтег гэсэн адилхан үг нэлээд хэд байсан. Мөн газар усны адилхан нэр тараалдаж байсан. Улаанбаатараас ойрхон Эрдэнэ дурсгал бүхий газар бил гэдэг газар байдаг бол манай Унгарт бас бил гэдэг Эрдэнэ тахилгааны газар байна. Үнээс гадна жишээлбэл хүжирт Унгарт хүжирт байна. Тийм ээ маш төстэй сонсогдсон тийм. Манай хоёр ард түмний эрт дээр үеийн Оксатны зүүн цан үйл мөр төстэй гэж хэлж болно. Жишээлбэл нарны тахилгаан Болоцокёс зан үйлд бас имерхүү ижил төстэй цан үеийн тухай бичиж үдээсэн бин жишээлбэл анд Унгар дээр үед анд гэсэн үгч байсан. Одоо ч гэсэн анд овогнэр байна Унгар хэлэнд. Та Европыг донслогсон Хүнүүгийн төв буюу Атила хааны цадиг номыг монгол хэл дээр уншигч олны хүртэл болгосон. За миний хувьд бас яг энэ номыг олж унших гэсэн чи олдохгүйсэн. Энэ номныхаа тухай тий, товчхон хэлээд Европын Хүнүүгийн тухай Монгол эрдэмтэн мэдээлэл багтай байсан. Тэд нэр хүнүүчүүдийн тухай бичигдсэн номноос голдо дото эсвэл буруу мэдээлэл авдаг байсан. Тий, би ийм нөхцөл байдлыг олгож яг тухай үеийн түүхийн сурвалж болон хүннүү уламжлалыг хадгалж чадсан Унгарын эрдэнэ шастрыг үндэслэн номоо бичсэн. Яагаад Унгар шастри байгаа мэдээлэл зөв гэж бодсон гэхээр тэнд байгаа ёс заншил түүх яг Азийн хүннүүтэй төстэй болох харагдсан. Тэгэхээр 2025 онд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ай тохиох гэж байна. Тэгэхээр энэ хүрээнд бас ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байдаг юм бол Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохино. Бид соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчин аяд жуулчны салбарт хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх мөн хоёр орны худаалгааны ирээдүйг нэмэгдүүлэх чиглэлээр баримтлан ажиллана. Мөн усны салбарт хамтын ажиллагаагаа шинэчлэх боломж байна. Монголын талаас мөн ийм хүсэл эрмэлзэл байгаа тул хамтын ажиллагаагаа шинэчлэх боломжтой юм. Өргөжүүлээд тийм. Тэгэхээр таны хувьд Унгар Монгол хоёрын одоо тийм хамтын харилцааг ирээдүйг ер нь хэрхэн яаж харж байна? Дипломат харилцаа 75 жилийн түүхтэй 7000 жилийн тэртэнээс түүхийн сэжмэр холбоотой манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа салбар бүрт жилээс жилд улам илүү хүрээгээ тэлж
өргөлжнө гэдгийг маш их итгэжтэй байна. Үүний тулд бид хичээнгүйлээ ажиллаж байна. Боломжууд байгаа бөгөөд үүнд Унгарь төгсөн оюутнууд нь гүр болж байна. Бид нэр цорилго бас ирээдүйд одоо залуучуудыг энэ үйл ажиллагаанд орох санаатай. Тэгэхээр та бүхэн нэлээд алганы асуулт асуулаа. За юуны одоо бол сайхан зол сар болж байна. Тэгэхээр бас танаас зол сарын тухай асуухгүй байж чадахгүй нэ. Тэгэхээр монголчууд ер нь зол сарын баярыг хэрхэн яаж тэмдэглэдэг? Монголчуудын хувьд бол одоо шинжлэх баяртай илүү ач холбогдол өгдөг. Тэгэхээр монголчуудын маань хувьд бол одоо зол сарын баяртай ач холбогдол өгдөг гэсэн шүү дээ, тий. Жил бүр 12 дугаар сарын 25-ны өдөр зол сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлалтай. Үүний өмнөх өдөр болон 24-ний орой манай яг монголчууд шиг битүүлдэг. За. Зарим хүмүүсний зүйл эд шид зүйл хийдэг. Ихтэй тухай үед яг энэ битүүлэх үед бид нэр мах идэхгүй. Цагаас идэж болно. Мах юусоо идэхгүй юм тий. Тухай үед тий. Шун яг гэр тухай үед Есүс Христ төрсөн. Учраас бид нэр тухай үед мацаг барин жишээл гэрийн эзэгтэй алимиг гэр бүлийн гишүүдийн тоогоор ховогдоод хүртдэг. Энэ хизээч салахгүй ив нэгдэлтэй байх болно гэсэн утгатай яг алангуагийн соргал шиг бид нэр хийдэг. Мөн тэр орой ширийн дүүлцийн тархны жижиг үрмэгийг цуглуулад малда өгдөг. Ба эрүүл байгаараа хэмээн өгдөг байна. Ерэн бол битүүний оройно ширээн дээр тавсан алим хошог зэрэг идэ эрүүл мэндэд сайн. Зол сарын баярын үеийн хүүхдүүд бөөнөрөөр айд очиж мэнчилгээ дэвшүүлдэг. Шинэ жил тэндээс эхэлдэг байв. Манай яг суух газар энэ мэнчилгээ мандикалаш гэдэг. Энэ бас төстэй өгч шүү дээ, тийм ээ. Төстэй өгч шүү дээ. Тэр их сонин. Христосын шашинууд хамгийн гол баяр болох энэ өдөр Есүс Христосийн мэнчилгээ энэ өдөр айл бүхэн гэрээ цэвэрлэж гацуур модоо чимлэглэдэг элбэг дэлбэг байж мөнхний амьдралыг бэлэглэдэг аж зол сарын баярын өдөр гэр бүлээр цугларж баярын ширээгээ зас огтаж заншилтай энэ бол хүүхдүүдийн хамгийн их хүсэлдэг байна. Унгарь бэлгийг Христос өөрөө өгдөг гэж үздэг. Ямар гоё юм бэ тий. Тэгэхээр бас нөгөө монголчууд шинжлэхийн баяраар одоо нөгөө хүслээ шивндэг. Тэгэхээр та хэд манайд бас хүслээ шивнэх үү? Тий. Хүслээ шивнэх юм шүү дээ тий. Тэгэхээр зол сарын баяр болж байна. Эх орны эхтлэхийн одоо өнцөг болон бүрд цугаа монголчуудаа болон монголчууд бас таны хувьд сайхан зол сарын мэндчилгээ мөн шинжлэлийн мэндчилгээ төвшүүлэх болов уу гэж бодож байна. Тэ ирэх жилд Унгар Монгол хоёр улс дипломат харилцааны тогтоосны 75 жилийн тэмдэглэл олд тохино. Хоёр орны найзраг харилцаа хамтын ажиллагаа эрүү өргөлжиж дэлхийх ерөөл өргөд Монголын нийт артын түмэндээ ирж буй 2025 оны шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлээ. Та бүхэн шинэ ондоо амжилт бүтээл аз жаргалаа дүүрэн байгаарай. За маш их баярлалаа. Тэгээ танд бас зол сарын баярын мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлгийн маань зачин хойморт оролцож бидний тавьсан асуултанд нээлттэй хариулсан танд маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ Сүбэдэцгийн сайтаас үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа энэ жил баярын контентын маань өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Энэ дугаарыг маань зочноор Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд монголч эдэмтэн доктор Аброшанский Борбола Ана оролцлоо. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай.